За эрүүл мэндийн хөгжлийн төвийн гамшигаас хамгаалах штаб COVID-19 халдвар цардахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдвт сургуулийг 12 гишүүн бүхий удирдлагын штаб 8 багийн 84 бие бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За бид өнөөдөр энэ 5 сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулах дадлага сургуулийг өглөө 6:40-оос 7 цаг 30 минутын хооронд яаралтай цуглар тохиогоор бэлэн байдлыг дадлага сургуулийг зохион байгуулан нээлтийг хийсэн байгаа. За өнөөдөр бид 8 багийн 84 бие бүрэлдэхүүн хамтын ажиллагааг одоо нийт эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд улсын онцгой комисстай хамтран зохион байгуулж байна. За манай байгууллагын хувьд ер нь бол эрүүл мэндийн улсын албаны хүний нөөцийн асуудлыг хариуцсан ажиллаж байна. За яг одоогийн байдлаар бид нэр 2 цагийн байдал нэгийн бүх үүрэг даалгаврыг улсын хэмжээнд чингэлтэй дүүрэгт ажиллах, дэлгэх орны тоо ажиллах, эмч мэргэжилтний тоо эрчим тэмчилгээнд дээр ажиллах, эмч сувилагчийн тоог яг одоо овог нэр регистрийн дугаар оршин суугаа хаягтаа хамааруулан нөхцөл байдлын үнэлгээ дүн шинжилгээ хийж хуваарлалтыг хийгээд байна. За мөн одоо цагийн байдал 2-ын хүрээнд сонгон найрхан дүүрэгт маш өндөр эрсдэлтэй гэсэн энэ онц байдлын үед хийгдэх үйл ажиллагааг бас төлөвлөө ажиллаа. За энд одоо нөхцөл байдлын үед нийт сонгон найрхан дүүрэгт 25 с ижигтэй тохиолдол илрээд оюутны байранд нэг с ижигтэй тохиолдол зочлоо очсон гэсэн энэ тохиолдлын хүрээнд бид нар одоо төлөвлөлт зохион байгуулалтыг хийгээд ажиллаа. За энэ хүрээнд бол яг өнөөдрийн байдлаар бидний хийж байгаа тооцоогоор эрүүл мэндийн салбарт одоо нийгэмд COVID-19 тархсан тохиолдолд ажиллах эм чимлэгийн мэрэгжилтний хүрэлцээ бол хангалттай байна. Төлөвлөлтийг хийх бэлэн байдалд байна. Дайчлан ажиллах резидент эмчнэр бол бэлэн байдал. Ер нь бол нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах нөхцөл бүрэн бүрэлдсэн байна гэсэн ийм дүгнэлттэй ажиллаж байна. Нийтийн өгөгдсөн нийтийн галтгоо нийтийн тохиолдол нөгөө нийтийн галтгоо нийтийн ариун цэврийн өрөөлөх учраас ариутгын өндөр түвшинтэй байна. Нөхцөл байдлыг аюул онцолж ирсэн байна. Шуургаштай хязээ идэвч. За дараагийн шатны ямар харамжаа авах манайх одоо бүгдийг төлөвлөлөөд явуулаад байна. Даваа суул талаар зорж байгаа. Түрүү бид нөхцөл байдлын үнэлгээгээ нэг бичиг явуулсан. Одоо тэр шиг бас цагийн байдал. Тэгээд хоёрын хувьд болохоор юу байдаг ажиллаа. Тэг яг энэ бол даваа тал байгаа. Оюутны байр. За хоёрдугаар сая юу гэлээ? Нийтийн дээрх байдлаар тусгаарлан ажиллаж гэдэг нийт цагийн байдал нэг гэж явуулсан бүх юмнууд тэр юу мөн дээр өөр юу байгаа юм. Ям дээр өөр оператор байгаа. жишээ байж байгаа.
Онцлог хамаагүй дотор онцгой.